За тэгэхээр Давка гэд яг энэ Циркус Монголын хадгаа төвийн үүсгэн байгуулагчдын нэг гэж байна тий. Тэгэхээр энэ циркийн урлагт хүчин цэцгээд хэр удаж байна? Яагаад энэ урлагийг ер нь сонгож хөдөлмөрлөж байна? Би циркийн урлагаар хичээллээд тайзан дээр гарснаас 9 жил болж байна. Анх 10 настайгаас эхэлж циркийн урлагаар хичээлсэн. Тэгээд яагаад сонгох болсон бэ гэвэл манай гэрийнхэн бүгдээрээ урлагийн хүмүүс байдаг л наа. Эмээ өвөө ах их бүгд урлагийнх. Тэгээд манай эмээ ах хоёр намайг хөтлж авчирал циркэд оруулж исэн. Чи одоо циркийн урлагаар хичээлгээд анх оруулж исэн. Анх хоёр хөш дээр шав оруулж өгч исэн. Тэгэл тэрнээс хойш ерөөсөө өөр юм хиймийч гэж нэг бодож байгаа үгүй дээ. Тэгэл ерөөсөө цирктэй айгуу дуртай. Тэгэл одоо хүртэл цирк хийж. Уран ураач, цагиргаар наадагч те. Үзүүлбэрийн хувьд бас ямар онцлогтой талаас нь ярихгүй. Зөвлөлбөрийн хувьд гэвэл би хэдэн жил нугарч байгаа даа сүүлийн хэдэн жил бол цагиргатай үзүүлбэр хийж байгаа. Цагиргаар наадагч хийсэн мэтлээ. Тэгээд цагиргааны онцлог гэвэл бол ер нь бол одоо студид бол яг тоглох боломжгүй байна л да. Түүнээс би агаар дээр 5 цагиргаас салгаж эргүүлдэг байгаа. Энэгээр онцлогтой. Монголд бол тэгэж агаар дээр 5 салгаж ирсэн хүн байхгүй. Тэгэл анчинд хийх боломж байна. Тийм үзүүлбэр хийдэг. Яг энэ циркийн те яг энэ одоо цагиргаар наадах үзүүлбэрийг үзүүлэхэд одоо хувь уран бүтээлчээс илүүтэй их юу шаарддаг юм болоо. Одоо жишээлбэл Монголд те циркийн уран бүтээлчдээс энэ цагиргаар наадах 5 агаар дээр ингээд 5 цагиргаас салгадаг уран бүтээлчд бол бараг байхгүй юм биш та анхдагч болж байгаа юм байна. Тэгэхээр энэ магадгүй маш онцлогтой байна л да. Анх яг энэ агаар дээрээс энэ агаар дээр 5 цагиргаас салгаж хэрэг хөдөлмөр шаардсан байна. Хэцүү. Урд нь манай багшийн нэг шав одоо манай их ч гэсэн шүү дээ. Нэг шав. Тэр их ч яг агаар дээр салгаж хийдэг гэсэн л да. Гэхдээ дүрийг салгадаг гэсэн юм а. Тэгээд би одоо тэр их чигэл болно гэж айгүй хүсч мөрөөддөг. Багасаа л тэр их чи мундаг болно гэл. Тэгээд анх зүгээр ингээл ганцхныг ирүүлсэн. Гэхдээ ер нь хувь хүн өөрөө л айгүй хичээж ижил тэр ер нь амжилт ямар ч амжилт нь өөрөө л хичээж хүрээчтэй. Гадны нөлөө мэдээж хүний тусламж дэмжлэг байна л да. Гэтэл ер нь 99% нь өөрөө хичээлцдэг шүү дээ. Анх сурахад мэдээж хичээсэн багштай хичээг нь уулзсан. Гэсэн юм их айгүй хөөлсөн би яг нэг. Гэхдээ яг нэлээд уйлдаг байсан. Тэгэл манайш би юм уйлдаг хүүхдэд ургуу чи уйлах юм бол маргааш битий ирээрэй гэж. Цирк чинь хатан урлаг шүү дээ. Урлаг дотроос л хамгийн хүнд хэцүү гэж би боддөг л та. Тэгэл мэдээж уйлж ясаа нөх явах гэдэг. Тэгэл одоо бол нэгд сурцсан мэрэгч сайхан юм да. Нулимс их гаргаж хүч хөдөлмөр гаргасны цэцлээс амжилтанд хүрсэн байна шүү дээ. Нулимс хөөсөн юм гарна гэхгүй. Жохон махад хэцүү үйц. За манай Баянагийн хувьдаас үзэгчд маань анзаарсан баха биднийг ярилцах зураас маш гой шаараар ингээд намар үзүүлээд байна. Тэгээд цэцэгтэй шүү дээ. Яг хэлж байгаа маа би. Энэ ер нь тэгдэм маа ингэ. Маш гоё юм. За тэгэхээр яг энэ Циркус Монголын хадгаа төвд ороод хэр бодож байна? Яагаад энэ алиалагч гэдгийг сонгож авсан бэ ба? Тэ. За хадгаахийн циркт ороод би 5-6 жилийн өмнө үзэж байна да. Тэгээд жүжигчин болоод энэ сайхан циркийн жүжигчин болоод явж байгаадаа маш их баяртай байна. Циркэд бол ороод бас нэг 10 хэдэн жил болцсон байх шүү бас. Тэг анх Батуул төгс дээр орж исэн. Бас л одоо манай даашка шиг зар үзсэн гэдэг шиг манай аав зар үзээ. Тэгэл тэр үедээ шалгуулаад Батуул төгс дээр ороод алиалагч хийсэн. Алиалагч болох орж исэн. Тэгэл алиалагч ер нь гоё л да анханаас багадаа бас айгүй их цирк үздэг байсан. Хамгийн их хүнийг баярлуулдаг, хүүхдүүд айгүй хүлээдэг тийм үү. Тэгээд хүн баярлуулна гэдэг л хамгийн гоё л та. Тэгээд тэр юугаа бодоол сайхан алиалагч болоод явчихна. Ер нь багадаа бол алиалагч болно гэж төсөөлж байгааг бах тий. Тий, тэр хүмүүсийг үзэж л баярлж байсан уу гэхээс биш. Тэр хүмүүсийг тэр менежмент дээр гараад хүмүүсийг баярлуулж яах гэдэг бол одоо маш гоё санагдчихна. Аха. Тэгэхээр яг циркийн урлагт алиалагч бол бас их чухал байр эзэлдэг юм шиг санагдав. Яагаад тэгэхээр гол авч явдаг хүмүүс чинь алиалагчуд тухайн номеруудыг зангидаж холбож авч явдаг хүмүүс бол яалтчгүй алиалагч нар байдаг. Тэгэхээр өөрийн чинь одоо анх тий телевизийн зар үзээд очиж шалгуулаад тэнцээд орцсон гэж байна. Тэгэхээр мэдээж бас багасаа хичээлсэн учраас ур чадвар бол мэдээж одоо сайжирцсан тий зэрэглэг бол хөгжөөгөөд маш гоё номер үзүүлдэг болчихсон байна. Ер нь бол алиалагч байна гэдэг маань одоо өөрөөс чинь яг юу шаардаж байна. Ер нь бол зэрэгтэл одоо ингээд нэг номер үзүүлээд идэг инехгүй бол яана ч юм уу тий гол нь инээлгэх үедээ тэр чи одоо алиалагч байна гэдэг бол хов хүнээс айгүй их тийм
бэлтгэл өөрөө дотороо бодох тийм бодол айгүй их шалтгаалдаг. Ямар үзүүлбэр үзүүлэхээ хүмүүсийг яаж баярлуулах вэ? Яг таны хэлсэн шиг гараад инехгүй бол яах вэ гэх юм уу тий. Тийм утгаараа дандаа дотроо өөрөө шин юмнууд бодож хүнийг инээлгэх одоо өдөр тутам тохиолддог зүйлээсээ дандаа тэднийг авч явах тэрийгээ тэгээд захиралтайгаа хамт нийлээд тэрийг менежмент эрхбийц болгох тэр тал дээр айгүйх тулж ажилладаг л та. Сэдвээ тэгвэл маш бас хэцүү юм байна те. Сэдвээ тэгэхээр өөртөө ер нь баян эрэл хайгуул олж сэдвээ болдог гэсэн. Тэрийг олоод тэгээд өөрийнхөө менежер захиралтайгаа хамтраад ийм одоо юу байна бодол байна. Энийг одоо яаж хөгжүүлэх вэ? Тэгэл ер нь бүгдээрээ хамтарч ээж захирал махралтайгаа хамтарч ээж хөөний бодол дээр өөрөө тулгуурлаад тэрийг гаргадаг л та. Ер нь гэхдээ алиалагч гэдэг чинь бол хүнийг инээлгэн гэдэг бол зүгээр нэг хүн очиод хүнийг инээлгэх бас хэцүү тийм ээ. Тэгэхээр алиалагч гэдэг бол миний хувьд алиалагч надад маш хүнд санагддаг. Яг зөвл би юмаа хийчвэл хийж дуусаал явсалчдаг. Тэгэхэд алиалагч бол гарч ирээд тэр олон хүнийг инээлгэн гэдэг л тэр инээлгэхгүй байвал тэрэнд бас маш хэцүү. Тэгэхээр алиалагч бол надад хамгийн хэцүү. Инээлгч хэцүү шүү дээ. Харин тийм. Ингийн үзэгч бол магадгүй тэгж ойлгохгүй болох юм те ойлгодог ч хүмүүс бас байж л байгаа. Тэгэхээр яг Баянагийн үед тэгвэл магадгүй хамгийн хэцүү тайз ер нь байсан уу? Хамгийн зэрэгтэлтэй тайз. Хамгийн хэцүү зэрэгтэлтэй тайз гэхэлэр одоо инээжихгүй ч юм уу те одоо яах тийм бас нэг тулгарч байгаагүй юм байна. Яг хамгийн одоо сэтгэл үлдсэн хамгийн одоо хэцүү ч юм уу дотроо эхлээд очихдоо айгүйх бодож очиж исэн тоглолт гэх юм бол за түрүү жил баха 10 оны 10 онд нэг настай хүүхдийн төрсөн өдөрт очиж байлаа. За. Нэг настай хүүхдийг одоо би яаж баярлуулах вэ? Ямар үзүүлбэр хийвэл одоо инех болоо гэж айгүйх дотроо бодож очижсэн. Тэгтлээр нь бүр эсэргээр нөгөө нэг настай хүүхд маань аав ээж нараас илүү инээж намайг хүлээж авч ирсэн. Маш хөөрхөн юм шүү дээ. Тэгэхээр Дашка Давка хоёроо бас анх тайзан дээр гарч ирсэн тэр үеэс дурсахгүй юу? Энэ хүчтэй. Давка. Би хамгийн анх ч юм бас яг циркийн менежмент гарч байгааг юм. Хамгийн анх тоглолтод ороход би 11 настай байсан. Айгуу гоё штэ. Би хамгийн анх имийг гэхэд тайлан тоглолтоор тоглолтод нь орж ирсэн. Тэргээр айгуух баярлдаг. Мэдээж хамгийн анх тайзан дээр гарах тэр тоглолт нь миний имигийн тайлан тоглолт байсан байхгүй юу? Тэгээд имийг хандлаар ярихгүй. Имийн явах юм. Манай имээ Сэдэнгийн туул гэж хүн байдаг. Урлагийн хүн дуурлын залуу ахтаа тэгэл дуулан бүжиглэн одоо хүртэл дуулдаг ахмадын чуулгад байдаг. Тийм хүн л дээ. Тэгээ ерөөсөө тэр чихтэй урлагийн хүн байсан манай имээ. Анх тайзан дээр гарч байхдаа нугалтын үзүүлбэр хийж гарсан аа. Тийм нугалт хийжсэн. Яг нугалтаар хичээлэл жил болж исэн баха. Жил арай хүрээгүй хавар байсан. Жил арай тэгэл хамгийн гарсан. Би тэгэхээр яагаад хамгийн анхны тайз гэж асуугаад байгаа хэрэг ер нь альва амны анхлагч гэдэг маань түүх болж үлддэг шүү дээ. Тэр утгаараас асууж ин л да. Дашкагийн хувьд. Миний хувьд болохоор Батбаатар багштайгаа 2000 онд байна уу 2000 онд баха. Тулга тэнцвэрийн намар хийж гарч ирсэн. Тэгээ бид нар 2001 онд Герман явж ирсэн. 2000 онд тоглож ирсэн. Тэгээд хамгийн анх гарч байгаад би 9 м 10 м урт өндөр ийм одоо перш гэж нэрлэдэг. Энэ нарийн турбаараа авирж гараад дээр нь зогсож жагаад тэгээ миний ардл дахиад нэг тийм турбаатай хүн гараад тэгээ би тэрэн дээрээс шидүүлээ сайл дээрээ очдөг. Би тэрийг маш их алддаг байсан. Багшлаа маш их загнуулаад тэр менежмент дээдл лончтой зүгдээстэй бараг цирк тэр хондог байсан. Тэгэл бэлтгэл дээр зүгээр хийчихэл тоглолт гэж бодглоор л гарын хөлс чихраал шээсүрэл банк хийгээл 0 руу гүйчихэл тэгэл багш бити сандраад байл. Ерөөс сандраагүй нэг 0 арчаад ирээ гэл. Тэгэл 0 ардаг. Тэгэд тэгж байгаа л гараал нэг алдсан. Тэгэл багш за зүгээр гээл. Тэгэл айгүй их менежмент дотор зүгээр гингүүт л ахиж авраа. Тэгэл ахиж нэг удаа алдаагүй. Тэрнээс хойш тэгэл ер нь нэг их сандрахаа болцсон. Ер нь бол анх гарахад бол надад их хэцүү байсан. Шээсүрэл гарын үлч ихраад яахаа мэдгүй болол сайлтаач мартааж ах шиг тэгээд их хэцүү болчихсон.